Монгол улсын шинжлэх ухаан технологийн сургууль, барилга архитектурын сургууль. Үндсэн мэргэжлүүд, архитектур. Хүний амьдрах орчин орон зайд архитектурын жижиг босгомжуудаас эхлээд барилга байгууламж, хот суурин газрын зураг төсөл боловсруулах, шинжлэх ухааны үндэстэй онол тулгуурлан архитектурын төлөвлөлтийг захиалагчийн санааг цаасан дээр буулгаж зураг схемийг гаргадаг. Дараа нь даалгаврын агуулгад нийцүүлэн архитектурын төслийн зураглалуудыг гараар болон компьютероор зурж, зураглалын дагуу макет загваруудыг урлаж дуусснаар бүхэл бүтэн хороолол хот маань барилга зам, ногоон байгууламж зэрэг хүн амьдрах таатай орчинтойгоо цаасан дээр бий болдог юм. Ингэж ажиллахад архитектурын мэргэжилтнүүд баг болж олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ажиллах нь энэхүү мэргэжлийн гол зорилго юм. Харин архитекторчдын гаргасан зургийг үндэслэж барилгын менежерүүдийн ажил эхэлнэ. Бүх төрлийн барилга байгууламжуудын хөрөнгө оруулалтын их усврыг бий болгох, санхүүгийн менежментийг удирдах, барилга байгууламжийн төсөвт өртөхийг тооцох, түүнчлэн барилгын төсөл менежментийг хэрэгжүүлэх, удирдлагаар хангах, мөн барилгын технологи зохион байгуулалтын баримт төвчгийг боловсруулах, түүнд хяналт тавьж ажиллах нь барилгын менежмент мэргэжлийн онцлог юм. Мөн уг мэргэжлийг эзэмшснээр та гадаад дотоодын томоохон төслүүдэд төслийн менежерээр ажиллах боломжтой юм. Америк нэгдсэн улсын хөдөлмөрийн статистикийн төвчөөноос гаргасан мэдээллээр 2016 оноос 2026 он хүртэлх ажлын байрны эрэлтийн дундаж үзүүлэлтээр барилгын менежмент мэргэжил 11%, дунджаас дээгүүр өсөлттэй ажлын байр байх болно гэж тодорхойлсон байдаг. Барилга байгууламж хотыг барилгын материалын технологичдын оролцоогүйгээр барина гэж төсөөлөх аргагүй юм. Цемент, бетон, хөнгөн бетон, тоосго, цонх, хаалга, будаг, өнгөлгөөний материал гээд асар олон төрлийн материалуудыг хэрэглэж барилга маань сүндэрлэнэ. Тэгвэл энэ олон материалуудыг барилгын материалын технологичд орц нормын тогтоож, түүндээ дулааны ба техник боловсруулалт хийж, шин дэвшилтэт технологи хэрэглэн ажилсаг хамт олноо удирдан гаргаж явна. Гаргасан бүтээгдэхүүндээ чанарын хяналт хийж, зураг төслийн шаардлага хангаж байгаа эсхийг лабораторид баталгаажуулан барилгын талбай руу хөргүүлдэг юм. Харин барилга авто ба төмөр зам, гүүр, түнэл, усны барилга байгууламжийг барьж байгуулахад төмөр бетон хийц сэдлэлүүд маш их хэрэгтэй. Эдгээр хийцүүдийн материалын орц нормыг тогтоож, үйлдвэрт ба барилгын талбай дээр үйлдвэрлэх ажлыг барилгын бүтээц сэдлийн технологич инженерүүд гүйцэтгэнэ. Энэхүү мэргэжил нь хийц сэдлэлүүдийг чанарын шаардлагад нийцж байгаа эсхийг барилгын талбай дээр болон үйлдвэрийн лабораторид туршиж, шаардлагатай хийц сэдлэлээр хангаж байдаг бас нэг чухал мэргэжил юм. Иргэний ба үйлдвэрийн барилга байгууламжийн даадсын бүтээцийг газар хөдлөлт, салхи, цас болон бусад ачааллын үйлчлэлд бат бэх тогтвортой байдлын тооцоог хийж, барилга байгууламжийн геотехникийн асуудлыг шийдвэрлэж, улмаар барилга бүтээцийн зураг төсөл боловсруулах, мөн боловсруулсан зураг төслөөр барилга байгууламжийг удирдан бариулах нь иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлийн онцлог юм. Мөн тус мэргэжил нь гадаад дотоодын судалгаа шинжилгээ, төрийн захиргааны байгууллагад судлаач, инженер мэргэжилтнээр хөрвж ажиллах боломжтой юм. Барилгад ам оруулах мэргэжил бол халаалт, агаар сэлгэлт ба ус хангамж, ус цэвэрлэгээний мэргэжил юм. Халаалт, агаар сэлгэлтийн инженер нь хүний ажиллаж амьдрах болон технологийн процессыг хэвэн явуулахад хамгийн тааламжтай дулаан орчин бүрдүүлж өгөх үүрэгтэй бөгөөд дулааны их үүсвэр, дулаан хангамжийн сүлжээ, барилгын халаалт, агаар сэлгэлт, хөргөлт, дулаан хамгаалалт болон алдагдал, өрөөний дулааны баланс, дотор агаарын чанар, дулааны чийг, агаарын горим, шугамын тооцоог хийж тоног төхөөрөмжийг сонгон түүнийг бариулах ажлыг удирдах гүйцэтгэдэг юм. Мөн байгууламжийн ашиглалтыг хариуцсан ажиллах инженер техникийн ажилтан, сантехник инженерийн байгууламжийн инженерээр ажиллах боломжтой. Хэрвээ та автозамын барилгын инженер мэргэжлийг сонгосноор улсын болон орон нутгийн чанартай автозам, хот суурин газрын гудамж замын байгууламжийг тээврийн хэрэгсэл, уур амьсгалын болон бусад ачааллын үйлчлэлд бат бэх тогтвортой, найдвартай нөхцөлд тооцсон төсөвлөх, автозамын байгууламжийн зураг төсөл боловсруулах, улмаар автозамын барилгын төслийг удирдан гүйцэтгэх, хот суурин газрын ерөнхий төлөвлөгөөний төсөлд гудамж замын сүлжээг хариуцсан төлөвлөх, ашиглаж буй замын хөдөлгөөний аюулгүй байдлыг үнэлэх, сайжруулах тооцоо, инженерийн шийдэл боловсруулах, уул уурхайн тусгай зориулалтын автозамын зураг төсөл, барилгын ажлыг удирдан гүйцэтгэдэг
чадвар бүхий мэргэжилтэн болж бэлтгэгдэх юм. Зам дагаж хөгжил. Авто замын төлөвлөлтөд уялдан гүүрийн инженер нь гудамж талбай, гол мөрөн зэрэг янз бүрийн саад дээгүүр баригдах дам нурууд, жаазан гүүр, дүүжин гүүр, нуман гүүр гэх мэт гүүрэн байгууламж, түнэл, нүхэн гарц зэрэг инженерийн байгууламжийн тооцоо, зураг төсөл хийж, эдгээр байгууламжийг барих, угсрах, төслийн ажлыг удирдан зохион байгуулах, ашиглалтын явцыг үнэлэх, хүчтгэж засварлах ажлын онол, практикийн мэдлэг ур чадварыг эзэмшсэн мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ. Энэ мэргэжлийг эзэмшснээр та төрийн захиргааны байгууллагуудад мэргэжилтэн гадаад дотоодын томоохон төслүүдэд инженерээр ажиллах чадамжтай удирдах ажилтан болно. Та бид усгүйгээр амьдарч чадахгүйг хэн бүхэн мэднэ. Харин үйлдвэрүүд усгүйгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй. Ургамал усгүйгээр ургахгүйг, мөн галыг усгүйгээр унтрааж чадахгүйг мэднэ. Харин хот суурин газрын хүн амыг эрүүл авахын шаардлагад нийцсэн ундны болон ахуйн хэрэглээний цэвэр усаар хангах, үйлдвэрүүдийг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд таримл модоо зүлэг ногоог услах, хот суурин газарт болон үйлдвэрийн газарт гарах галыг унтраах, инженерийн шийдэлтэй барилга байгууламж, шугам хоолой, тоног төхөөрөмжийн тооцоог гүйцэтгэж, дээрх байгууламжуудаас гарсан бохирусыг татан зайлуулах, цэвэрлэх зэрэгтэй зураг төсөл боловсруулж, зургийн дагуу түүнийг барьж байгуулсан ус хангамжийн барилга байгууламжийг тасралтгүй найдвартай ажиллагаагаар хангаж ажиллах нь ус хангамж, ус цэвэрлэгээний инженерийн онцлог шинж юм. Ийхүү дээрх мэргэжлийн инженерүүд маань хотоос өндөрлүүлсэн ч бидний оршин тогтнох үндэс нь ус. Бид усны асуудлаа шийдэж чадахгүй бол хэдий сайхан хот байгуулад нэмэргүй юм. Гадаргын ба газрын доорх ус олборлох, урсцыг тохируулах, ус хадгалах, дамжуулах, хуваарлах, түгээх, усны гамшигаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий бүх төрлийн барилга байгууламжийг усны барилга байгууламжийн инженер хүн шийднэ. Өөрөөр хэлбэл усан цахилгаан станц, газар тариалангийн усчлалтын барилга байгууламж, хиймэл нуур цөөрөм, үерийн хамгаалтын барилга байгууламж, уулын амны ус тогтоох бомб далан, гол мөрний голтрлын өөрчлөлт, зам тээврийн суваг зэрэг байгууламж, түүнийг дагалдах барилгыг гүйцэтгэдэг. Ийхүү дээрх байгууламжуудын төслийг боловсруулж барьж байгуулах ажлаа удирдан зохион байгуулна. Усны нөөц экологийн мэргэжил. Манай орны усны нөөц нь нутаг дэвсгэрийн хувьд жигд бус тархалттай, зарим бүсийн усны чанар эрүүл ахуйн шаардлага хангадаггүйгээс гадна гол мөрний ус нь ихэнхдээ улсын хилээс гадагшаа урсдагаас шалтгаалan усны нөөцөөр бага хязгаарлагдмал орны тоонд ордог юм. Гадаргын болон газрын доорх усны нөөцийг судалж, хот суурьнд ундны болон үйлдвэрийн зориулалтаар газар тариалан малын бэлчээрийг усаар хангах, олборлохыг төлөвлөх. Усны нөөцийн ашиглалт ба хамгаалалтанд аудит хийх замаар хяналт тавьж ажиллах нь усны нөөц экологи мэргэжлийн онцлог бөгөөд бид ирээдүйн хойч үедээ цэвэр цэнгэг ус, усны нөөц өвлүүлэн үлдээх нэн чухал явдал юм аа. Хүн амьдарч ажил хөдөлмөр эрхлэх, үйлдвэр аж ахуйн газрууд зэрэгээс цаг тутамд байнга хог хаягдал гарч байдаг. Бид байгаль дэлхийг хайрлан хамгаалахын тулд бүхий л төрлийн хаягдал ус, хий, хог хаягдлыг хүрээлэн буй орчинд ээлтэй аргаар боловсруулж, шинээр материал гарган аюултай хаягдлыг хоргүйжүүлэн устгах технологид суралцсанаар тохилог хот төлөвлөлтийг бий болгох замаар цэвэр технологи, тохиромжтой хог хаягдлын системийг төлөвлөх мэргэжилтэн бэлтгэх нь нэн чухал болоод байна. Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургууль, барилга архитектурын сургууль. Та дээшээ харахтаа юу хардаг вэ? Хан, сонх, тэнгэр. Та тэртех өндөрлөгийг харж байна уу? Харин би бол шинжлэх ухаан технологийн их сургуулийн төгсөгч учраас цаас харандаанаас эхлээд өндөрлөг байшин хот сууринг босгохыг хардаг. Бид байгаль эх орон мөн түүхээс судлан хэр хол хүрэхээ хардаг. Бас эргэн тойрноо харж, боломж болгоныг танд зориулахаар дээш хардаг шинжлэх ухаан технологийн их сургуулийн төгсөгчид. Бид та нарын нүдээр харж, бас сонсдог болтлоо сурдаг. Яагаад бид дээшээ хардаг вэ гэхлээр хариулт нь энд байна. Цаг хугацаа зогсохгүй тул бид ч бас зогсохгүй суралцдаг. Ирээдүй бид нар дээр байгаа болохоор бид дээшээ хардаг шинжлэх ухаан технологийн их сургуулийн төгсөгчид.
ирээдүйн барилга архитекторын сургуульд элсэн орох гэж буй нийт оюутан залуустай амжилт хүсье. Монгол улсын хөгжил цэцгэлтийн төлөө хамтдаа. Монгол улсын шинжлэх ухаан технологийн сургууль, барилга архитектурын сургууль. Дэлгэрэнгүй мэдээллийг доор хаягаар авна уу?